Нийслэлийн засаг даргын тамгын газар нээлттэй нийслэл мэдээллийн цагтаа боллоо. 14 хоног тутамд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл хэрэгжилт болон дүүргүүдэд хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний явц үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж тайлгнах юм а. Нээлттэй нийслэл мэдээллийн цагтаа болсноор шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжтой болж байгаа юм а. Энэ дагуу өнөөдөр Багнуур дүүргийн засаг дарга сандаг очир уул уурхай дэд бүтэц хөгжсөн тус дүүргийн өнөөгийн байдал болоод хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө. 9 дүүрэг бүхэн бол одоо өөр өөрийн хариуцсан үүрэг төрийн өмнө хүлээсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр энэ дүүргүүдийн үйл ажиллагааг иргэдээс сурчлагад бол зайлшгүй чухал юм аа. Тийм учраас дүүргүүд маань бол нэгдсэн журмаар жилдээ 2 удаа энэ төвөөсөө бол сард 2 удаа бол энэ мэдээлэл хийж байна. Тэгээ хэвлэл мэдээллийнхаа байгууллагуудыг бол манай энэ мэдээллийн төвөд дээрж дүүргүүд үйл ажиллагаа танилцж байгаа ч гэж үзэж байгаа. За дүүргүүд маань хийх гэж байгаа ажил, хийсэн ажлынхаа тайлан энд тайлагнан дүүргүүдийн зүгээс засаг дарга орлогч, тамгын газрын дарга болон хилцаагдлын дарга нартайгаа ирж энэхүү одоо төв дээрээсээ бол өөрсдийнхөө одоо төрийн бодлого чиглэл үйл ажиллагаагаа танилцуулна. За манай энэ нийслэлийн хэвлэл мэдээллийн төв маань бол манай энэ төрийн мэдээллийн гол энэ дээр орж ажиллах юм а гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Ажил авахд бол 2016 онд Багнуур дүүрэгт 1.4 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийгдэх байсан орон нутгийн хөгжлийн сангаас. За ажлын гүйцэтгэл нэг 30 гаруй хувьтай явагдаж байсан бол 8 сараас ахуулаад 10 сар хүртэл хугацаанд бүтээн байгуулалтын ажил эд өрөндөө 2 сарын хугацаанд багтааж ер нь бол одоо удаашралтай байсан хүлээгдэж байсан хөрөнгө оруулалтын ажлуудыг үндсэнд нь хийж дуусгаж 70-80% хийсэн. За цаг хугацааны хувьд хараахан багтаагүй он давнаж хийгдэхээр байгаа. За мөн 2016 онд бол бас төсөв санхүүгийн эдийн засгийн хяналттай холбогдуулаад нийслэл маань бас одоо төсөв санхүү татврын орлого бол тасарч байгааг та бүхэн мэдж байгаа. Улс 1 их 80 төгрөгөөр, нийслэл маань 100 тэрбум төгрөгөөр татврын орлогоо тасарсан. За харин Багнуур дүүрэг бол бид бүхэн Улаанбаатар хотын засаг дарга захирагчийн төсвийн шуу захирагчийн өмнө бол одоо хүлээсэн үүргээ биелүүлж улс нийслэл дүүргийн төсвийн орлогыг 101-ээс 107% гүйцэтгэлтэйгээр биелүүлсэн. Улсад Багнуур дүүрэг 2.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Нийслэлийн төсөвт Багнуур дүүрэг 6.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Дүүрэгтэй татврын орлогоор 1 тэрбум төгрөгийг тус төвлөрүүлдэг. Энэ одоо орлогын төлөвлөгөөнүүдийг бол 100% давуулан биелүүлсэн. За мөн газрын төлбөр байдаг. Дүүрэг одоо газрын төлбөрөөс жилдээ 500 гаруй сая төгрөгийн нийслэлийн газрын албанд төвлөрүүлдэг. Энэ одоо орлогын төлөвийг бол давуулан биелүүлсэн. Ингэснээрээ бол одоо дүүргийн засаг дарга хотын засаг даргын өмнө хүлээсэн үүргээ бол одоо биелүүлсэн гэж ингэж үзэж байгаа. 2016 оныг төсвийн байгууллагуудын хоорондын төсвийн зохицуултыг хийж ажилласнаар төсвийн байгууллагууд ямар нэг төсвийн өр ширгүү гарсан, өр авлаггүй гарсан. 2013-14 оноос үүссэн төсвийн өр төлбөрүүд байсан. Энэ асуудлуудыг нийслэлийн дүүргийн иргэдийн хурлын хурал дээрээ ярьж тэргүүлэгчтэй хурлаас шийдвэр гаргуулж ингэж одоо ажилласнаар ямар ч гэсэн төсвийн байгууллагуудын хооронд болон одоо хувийн эмчилгээний хооронд үүссэн ийм өр төлбөрүүдийг бас барагдуулж ажилласан гэдгийг хэлээд. Ингэснээр одоо 2016 оныг Багнуур дүүрэг татврын орлогоо биелүүлсэн, төсвийн өр авлаггүй ажилласан ийм одоо дүүрэг орнотог болж ажилласан. Ингэснээр бид хүн бас хотын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаж байна гэж ингэж үзэж байна. Багнуур дүүрэг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 96% цэцэрлэгт хамрагджээ. Мөн ерөнхий боловсролын 3 зохицолбор сургуульд 5400 хүүхэд 32 хүүхдийн анги дүргэлттэйгээр сургалцаж байгаа юм. Дүүргийн зүгээс 2017 оныг төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлажээ. Энэ онд Багнуур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахаар төлөвлөсөн байна. 14 хоногийн дараа нээлттэй нийслэл мэдээллийн цагаар Багхангаа дүүргийн удирдлагууд оролцож мэдээлэл өгөхөөр болжээ.